Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Юм аа байна. Магнолин байна. Их цэцэглээ. Өдөр тутамд авч явдаг зүйлсээ та бүхэн танилцуулъя. Сайн байцгаана уу? Сэтгүүлч, орчуулагч, тогтвортой загварын блогер Агимаа байна. За би өнөөдөр өөрийнхөө цүнхэнд юу авч явдгаа танилцуулахаар ирлээ. За миний цүнх болохоор Алиса үлгэрийн оронд үлгэрээс хүүхдийн зохиолоос сэтгүүлсэн. Тэгээ энэ оригинал өөрийнх нь юм дэлгүүрэн оосон хүртэл байсан. Тэрэнд нь айгүйх олзуурхсан. За тэгээ гадна талаас нь харуулах юм бол автобусны карта дандаа зүүж явдаг. Энэ миний хайртай Sailor Moon хүүхэлдэйн кинотой бас Японоос авчихсан автобусны картны гэр байна. Тэгээ би болохоор өөрөө машин барих дурггүй. Тэгээд ер нь автобусаар голдуу зорчдог. Тэгээд их хотын соёлыг бол нийтийн тээвэргүйгээр төсөөлөхийн аргагүй гэж боддог. Тэгээд төгжрөл дээр бас төгжрөл нэмээргүй байдаг болохоор аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэх дуртай. Тэгээд нийтийн тээвэр хөгжөөсэй гэж боддог юм байна. За тэгээ би ер нь айгүй чихэрлэг юмд дуртай болохоор байнга чихэр халааслаа явж яадаг. Гэхдээ одоогоор чихэр идэхгүй байгаа болохоор хүмүүст ерөнхийдөө тараах сонирхолтой байгаа. За миний гар утас. Тэгээд би болохоор ер нь анх ухаалаг утас гарсан цагаас хойш Samsung брендийн утас барьж байгаа. Тэгээд энэ болохоор миний Samsung Galaxy S25 Ultra утас ба. Тэгээд кейс нь бас миний сонирхдаг төрлийн кейс. За миний кошлог. За кошлогын дотор маань юу байна вэ гэхээр Насификийн нарны тос, шүдний утас, саяхан надаа Германаас ирсэн нэг найз маань бэлгэлсэн гарын тос. Гар бол ер нь бүх юм гэмтэлтэй хэсгийг юу яадаг тос, эмчилдэг тос, орифлемийн гэрэл түлэгч. Тэгээд хөмсгний чимхүүр байна. Ер нь ямар нэг юмд айгүй хэрэг болдог учраас авч явдаг. Бас зүгнээсээ хизээч салгадгүй жижигхэн цүнх. Энэ болохоор Halo гэдэг брендийн чихвч байгаа. Нэг Smart Store-оос авч ирсэн. За салфетик байна. Одоо энэ болохоор миний буужо дэвтэр. Тэгээд тэр нь миний дуртай наалдаг зургууд байна. Тэгээ би бүр хүүхэд байхасаа цаас мөнгө цаас болгодог хүүхэд байсан. Янз бүрийн цаас цуглуулах маш их дуртай. Тэгээ ерөнхийдөө буужо дэвтэр хөтэлдэг. За энэ бол тэгтээ нууц юм бичсэн байгаа. Ийм маягаар буужо хөтлөх дуртай. Тэгтээ ойрын үед бас нэг их буужоо хөтэлж амжихгүй байгаа. За тэгээд хүмүүс ер нь миний кошлогын тол байхгүйг анзаарж байгаа. Энэ болохоор яг юм зис тол гэж би бодож байгаа. Яа тэгэхээр ингээд нөгөө агаарт эсэлтэй ногоон болцсон байгааг аргаар зисний өндөр орцтой яг эртний идэл юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ энийг болохоор би өнгөрсөн жилийн үедээ нэг Монголд амьдарч байгаа нутаг бутцсан юм гадаадын юм цуглуулагч хүн өөрийнхөө цуглуулгуудыг зарж ирсэн. Тэгээд тэрнээс бүр ингээд нэг байшингийн дээд давхар дүүрэн юм цуглуулсан хүн байсан. Тэгээд тэр гинт нутаг буцах болоод тэгээд юмнуудаа хямдхан зарж яхад нь нэлээ хэдэн юм олж авсан. Тэдний дунд болохоор энэ тол байсан. Тэгээд энэ толыг ашигладаг. Нөгөө шидэт толмин гэдэг шиг тол байгаа. За миний төрөвч байна. 6-7 жилийн өмнө Минисогоос авч ирсэн юм болов уу? Манай хүүгийн яраа үеийнхэн зураг байна. За тэн дээр иргэний үнэмлэх карт март гэх зүйлс байдаг. За энэ шургуулгуудад болохоор би саяхан ер нь Улаанбаатарт амьдарч байгаа бол эрүүл мэндэд маш их анхаарахгүй болохгүй. Ялангуяа би янз бүрийн спортоор хичээллэх туртай болж байгаа. Би гүйдэг. Тэгээд дээрээс нь балет болон пилатесээр хичээлдэг. Тэгээд
ялангуяа ийм тохиолдолд ер нь бэртэл гэмтэл авчих гад ах магадлал өндөр болцсон байна лээ. Ялангуяа 30 нилийн гараа явчихаанаас. Тэгээ тийм учраас саяхан ер нь өөрийнхөө биеийн эрдэс бодисуудыг дутагдлыг шинжилүүлсэн. Тэгээ төмөр жоохон бага байна, D витамин бага байна гэж гарсан. Тэгээд энэ болохоор миний BCU-гийн мультивитамин. Тэгээд миний төмөр. Тэгээд D болон K2 витамин. Тэгээ энийг одоо хэрэглэх болсон шалтгаан гэхээр энэ зам би өөрөө Английн Лондон хотод 2 сар орчим болсон. Тэгээ буцаж ирэхийн өмнө манай ээж надад яг K2 гэдэг витамин захиад байсан. Тэгээд тэр витаминыг хайж явж агаад ДТ болон K2 хавсарсан витамин энэ яг BCU гэсэн брэнд байсан болохоор би өөрөө Лондоноос нэлээд гэр бүлийнхэндээ авчирч өгч байсан. Тэгээд тэрнээсээ хойш одоо өөрөө хэрэгжилж эхэлж байгаа. За тэгээд мөн цүнхэндээ авч явж байгаа дараачийн зүйл нь болохоор миний орчуулсан одоо олон улсын бестселлер Bridgerton гэдэг цувралын эхний дэвтэр байгаа One Bit 2 гэдэг. Тэгээ энэ болохоор 8 бот цуврал. Тэгээ би 8 улангийн ер нь орчуулах байх гэж одоо хэвлэлийн компанитайгаа ярилцаж байгаа одоогийн байдлаар. Тэгээд яагаад цүнхэнд маань явж байгаа вэ гэхээр би одоо яг 2 дахь номынхон орчуулгын ажилд орж байгаа. Тэгэхээр тэрнээсээ өмнө эхнийхээ номыг дахиж нэг уншаад одоо алдаа ч юм уу дутагдал нэг санах сэргээх зүйл байвал ямар вэ гэсэн байдлаар одоо номоо уншиж байгаа. Тэгээд заашгүй авч явдаг зүйл болохоор ер нь пассворд маань байгаа. Тэгээд энийг болохоор би олон жилийн өмнө нэг найзаасаа сурч ирсэн. Ерөнхийдөө хүн өөрийнхөө биеэс пассворттой холдуулахгүй явж байсан зүгээр одоо ямар ч урдчлан төлөвлөөгүй зүйл болж болно. Тэр үед одоо тэг гамшиг аюул осол өмнөөс хаман үндэгдэж болно. Тэр үед ямар ч үед бидээ пассворттой явж байх маш зүгээр гэж нэг найз маань нэлээд олон жилийн өмнө хэлчихсэн учраас би ер нь пассворттой бидээ авч явах зуршилтай болсон байгаа. За тэгэхээр миний өнөөдрийн цүнхэнд маань явж байгаа зүйлс иймэрхүү байлаа. Танилцсанд баярлалаа. Баярлалаа. Сайн байцгаана уу? Magnolia байна. Би цүнхэндээ өдөр тутамд авч явдаг зүйлсээ та бүхэн танилцуулъя. За юуны өмнө одоо цүнхээ харуулъя. Энэ бол миний ногоонтой Jansport, Classic Jansport цүнх байгаа юм. Тэгээ энэ цүнхний онцлог нь юу вэ гэвэл энэ байгаа юм. South by Southwest 2019 онд official performer гэдэг тийм South by Southwest гэдэг фестивалд явахаараа хүн болгонд ийм цүнх тараадаг байхгүй үнгүү. Тэгээд л энэ 2 дахь удаага бид нар явж байсан. Тэгээд 2 дахь удаага очиод би юм даган цүнх авсан байгаамаа. Тэгээд цүнхэн дотор дахиад цүнх байна гэл. Crossbody юм цүнх. Бага юм карман левж яснаас үл ийм цүнх дотор өдөр тутамдаа хэрэглэдэг юмудаа авчил зүгээр гэж бодоод тэгээд ийм цүнх ялангуяа 100 аягүй хэрэглэж ирсэн. Энд юу байна? Нарны тос байна. Бас нэг бэлгэн дэржсэн нарны тос байгаа. Хин нэгтэй нэг sunstick гэдэг нь шүү дээ. Нэг зүгээр юм билээ. Нарны тос байна. Гарын тос байна. Hair stick гэнэ. Өргөөгээд байдаг шүү дээ. Тэгтэн ингээ ярьцдаг. Манай ихнэр л авч игж байсан. Би ч өөрөө юм олж авахгүй бах уу. Урууламжлагч байна. TikToks би нэг TikTok болно л илтгүүл дээ. Гэтэ манай хүү авъя гэдэг энийг авцсан. Тэгээ одоо миний зөвхөн амьдэрдэг болсон. AirTag жайго салан болон хүн. Тэгэл бүх юмдаа л баг AirTag зөөхгүй бол алга болчих واخ. Энэ эго гоё юм. Ингээд концерт үзэх болохоор эсвэл чанга орчинд орохоор ингээд энийг зүүжихээр чихээ хамгаалдаг юм. Ийм чихээ хамгаалдаг ийм плаг гэдэг. Энд мод дүрэн пик байна. Хаяа ингээ хүмүүс тоглолтын дээр ингээд пикнесээ өгөөч энэ гэдэг асуухаар нь пик тараадаг болъё гэдэг энэ пик хийлгүүлсэн. Гэтэ би жоохон алдаатай хийсэн юм аа. Уул нь чи ингээд хоёр тал улаан байх хэрэгтэй байхгүй юу?
Тэгээ би хоёр тал нь улаан байх гэж бодсон чинь нэг тал нь л улаан байдаг. Улаанаар хийсэн байлээ. Жохоо алдаатай хийсэн гэхдээ whatever. За өөр юу вэ? Энэ дэвтэр мангар цуцаан. Дэвтэр нэх их хэрэглэдэг юм аа. Ихэнх юм ингээл компьютер дээр юм утсан дээр бичдэг. Гэтэ хаяа ингээд утсан дээр юм бичгээр нэг мэтгэд л Instagram орсон, нэг мэтгэд л интернет утсан сууждаг байхгүй. Тэгэхээр хаяа ингээд огт интернет орохгүйгээр ингээд сатарахгүй анхаарлаа төвлөрөөд юм хийх болохоор юм дэвтрээр юм бичих зүгээр байдаг. Иймэрхүү юм. Миний ажил бол иймэрхүү л байна. Сая би гоёлтой хамтраад нэг юм хэдэн ноолор бүтээгдэхүүн гаргасан. Хамтраад merge гаргаад тэгээд энэ бол нэг нь байна. Зүгээр л юм дан хөдий. Заавал хөдий цамц өгөхгүй дан хөдийг юм уушдаг. Энийг өмсөж яваад байгаа. За өөр чинь юу байна? Энэ миний чихвч. Миний яг өөрөө ууттай байсан л та гэхдээ уут нь амар болсон юм аа. Тэгэл ийм уут байхаар нэг энд хийгээл. Энэ зүгээр студио монитор. Энэ аудио техникийн ийм чихвч. Яг энийг бол илүү компьютер дээр ажиллаад ингээд тийм миксинг энтер хийж байхдаа ашигладаг. Гэтэ зүгээр бас юм AirPods байгаа л да. AirPods-аас бараг салдгүй. Энэ юу вэ? Мэдэрч ах шигтэй. Юу ийсэн. Энэ камер. Манай ихнэрийн камер. Ийм хуучны камер байсан. Тэгээд яг л бараг 20 жилийн өмнө авч ирсэн. Камер тэгээд энээр зураг авахыг гоё. Яг л юм гоё хуучны зураг шиг гардаг. Ийм өөр гооттай. Hello Kitty. Өөр чинь юу вэ? За үзэг. Дахиад гарын тос. Дахиад үзэг байна. Хэрний үлэх явж гин. Дахиад пекс явж гин. Уул мигтал болсон нэг пек хэрэгэлдэг байхгүй юу? Гэтэ тэгэл нэг хөгжимчин дөвдөө орё даа гэдэг пек цүглээд явж идэг. Манай машины дэлгүүр байна. Энэ дэлгүүрний асрыг манай найруулагч найз золж аргал надаа кан яваад ирэхдээ бэлгэлжсэн. Баага болгосон кинон кан дээр нэлтэйгээд тэгээд ийм гоё дэлгүүрийн асранд бэлгэлжсэн. Ийм шилтэй. Машин барихтаа зүдэг. Энэ бол урдаа ингээд дахиад нэг клип он хийждэг юм нарны шил болчдаг байхгүй. Тэр машин л байгаа юм л да. Бас нэг юм дэвүүртэй. Сая би 4 сард Япон яваад нөгөө Kojimag студид дээр очсон. Тэгэхэд ийм гоё юунууд бэлгэлжсэн. Тэгэл яг л өөрсдийнх лого өнтертэй. Яг энэ одоо л хэрэглэхгүй л дээ илүү 100 хэрэглэжсэн. Гэтэ нэг зөвлөө явж үлээгүй зүгээр дээ. Ийм хөл юм байна да. Өөр юу гоёлоо маад. Ийм юу вэ? Ийм зажигалт надад явдаг. Бизнес зажигалт хэрэглүүлээд танд энэ төр татдаг болохоор гэтээ манай ихнэр надад ийм зажигалт авч өгч ирсэн. Тэгээд уус юм зэпоч гоё штэ. Тэгээд энэ Miyamorx яг нэг гараараа ингээд хадаж энийг сэлжсэн юм билээ. Тэгээд нэг ийм зэпотоос өгдөг. За тэгээд ийм хүлэн да. За сайн байцгаана уу? Автозын дизайнер, үүсгэн байгуулагчийн цэцэрлэн. За тэгээ өнөөдөр миний цүнхэнд юу байгааг хамтдаа харцгаая. За би өнөөдөр яг энэ цүнхтэй явж байна. Тэгээ би болохоор ер нь нэг таалагдсан цүнх ивэл тэрийг ингээд цогцолтгүй 1-2 сар барьчих магадaltaй байдаг. Тэгэхээр ойрд одоо энэ хамгийн их багтаамжтай юм авахд амархан болохоор энийг хэрэгжилж байна. За хамгийн түрүүнд миний гар утас байна. Тэгээ угаасаа гар утасгүй бол хинчээстэй одоо үед.
За тэгээд миний цонхонд юм дэвтэр байна. Би тэгээ ер нь бол миний хувьд дэвтэр дээр юмаа тэмдэглэх дуртай. Гэхдээ би ингээд бүх юмаа одоо яг нэг дэвтэр дээрээ бичдэг. Одоо өдрийн тэмдэглэл, ажил төлөвлөлт юм одоо ноорч гэсэн хэдэг тэгэхээр бас дэвтрээ яг ийм амар хайртай гамтай хэрэгэлдэг гэвэл үгүй бах. Айгу олон төрлийн мэдээлэл зэрэг явж байдаг болохоор энэ миний хувьд маш үнцэнтэй дэвтэр. Хамгийн чухал хэсгийн нэг. За тэгээд нүүрний мист байна. Угаасаа мист яг улирал солигдоод тэгээд нэлээд арьс хураашаад байгаа болохоор мист уруулан өлгөхгүй бол ер нь явахгүй дээ. За ажлын хамгийн чухал хэсэг iPad. Тэгээд ноутбук биш ер нь iPad дээр бүх юм хийдэг. Одоо скизээ зурах хата ажлын хамгийн том чухал хэсгийн нэг байна. За ингээд тавьчих. Айгу их юм гарч иж магадгүй баха. За тэгээд эмэгтэй хүн чинь зүнээс нь яг ер нь байнга айгу их юм хайж идэв шүү дээ тий. Би тэрийг өөртөө жоохон амар болохоор юм тустай нэг юм жижиг ойр зургийн кашлак авч явдаг. Ингээ гаднасаа юу байгааг нь шууд мэдэгдэнэ. За комбоча байна. Хоолны дараа ер нь уудаг. Хоол шингээхтэй сайн. Тэгээд жоохон энерги ирчүүч өгөөд идэм шиг санагддаг. Тэгээд комбоча сүүлд манай ажлын охин надаа санаандгүй санал болгосноос хойш ер нь баруул өдөр болгон ууж байна. За тэгээд ийм ашигтай бактери. За жижигнэр ямар хэм мэдээ. Ийм жижигэн үнэртэй ус бидээ авч явж байна. За миний хамгийн дуртай мейкап хэрэгслийн нэг юм уу? Плаш. Энийг сүүлд солонгост явж байхдаа авсан. Шууд ингээд түрхчдэг нь хөөрхөн санагдсан. Тэг өнгөнөөс таалагдсан. За банкны карт. Үсний бол өдрийн ер нь талд нь үсээ боогоо талд нь задгаа тавьж байхдаа өглөө ингээл үсээ янзлал ингээл аягүй гой гарч ирж байгаа. Өдөөс хойш ингээл ниймэтэл үсээ ингээл эн тэндээ боогоол авааруул явж идэг. Тэгээ энэ болтыг сүүл хятадд явж байхдаа авсан. Тэгээ надын хэлбэр, өнгө, материал нь аюу хөөрхөн санагдсан. Тэгээд тэр нэг юм үсний болтны дэлгүүрлөө санаандгүй ороод орсон байхгүй гэсэн чинь бүр ингээд дизайнууд нь бүр ийм next level ингээд бүр толгой дээр ийм анжил туулаа муулаа амар хөөрхөн сонирхолтой санагдаад тэгээд энэ болтныг хамгийн бараг минимал нээсэн баха. Тэгэхэд ийм амар том. За тэгээд өглөө нэг breakfast Paris baguette орсон байна. Тэгээ үлдэгдэл нь цүнхэлцэн. За тэгээд паспорт явж байна. Гадаад паспорт. Тус визний материал хөөцөлж байгаа болохоор бас хэрэгтэй байгаа. За тэгээд би бас миний хамгийн одоо байнга авч явдаг. Тэгээд нэг мэтгэл цүнхэнд 2-3 байдаг юм бол уруул өнгөлөгч, уруулын буудагнууд. За тэгээд ойрд яг цүнхэнд ойрхон явж байгаа 3 лип глосс байна. Диорын бодог таалагддаг. Тэгээд сүүлд энэ цаартыгийн уруулын өнгөлөгч авсан. Энэ өнгөнч яг миний хэрэгэлдэг өнгө. Тэгээд давхар хөрхөн уруулж чигшилж байгаа. Тэгээд ийм 3 уруулан өнгөлөгч гарч ирлээ өнөөдөр. За тэгээд гарын тос байна. Энгийн гарын тос. Тэгээд ойрд ер нь ингээд түрэлсэн шүү дээ. Айгүйх юм хураашаад уруул арьс гар бол бүр ингээд байнга таталтаад айгүй хэцүү байгаа. Тэгээд энэ гарын тос ийм нэрийн өчигдөр манай ажлынхаа монита эхлүүлсэн. Тэгээ манай монита ийм нүүрний маск надад нэг ийм амттандаа өгсөн. Тэгээ амттны нийцсэн ийм маскын цүнхэлцэн явж байна. Баярлалаа монитадаа. За тэгээд цүнхэндээ ойр тийм аксессуар айгүй хийж авч явж байгаа. За тэгээд тэр болохоор нэг ийм аксессуар байна. Манай найз бэлгэлсэн. Нэг хөрхөн надтай адилхан л гэсэн. Тэгээд яг л тэр хүний царайгаар ийм юм шиг байна. Тэгээд нүдний шилээ бас ингэ авч явдаг.
байнга харааны шил зөөдөг болохоор яалтчгүй юм нүдний шилний кейс ингээд цүнхнээсээ ингээд бас давхар аксессуар олгоод явчих юм бол айгүй амар санагдсан. Тэгээд энэ цүнхэн дотор энэ Osmo Pocket яг байнга бичлэг хийдэггүй ч гэсэн одоо яг ажлын шаардлагаар тэгээд бас нөхөрхөн дурсамжтай нэг үйл явц байх юм бол өөртөө ер нь зориулаад бичлэг хийдэг. Нэг YouTube-ийн контент олгож тавьдаг ч гэсэн хувийнхаа дурсамжийг өөр дээрээ хадгалаад явж идэг. Утас хурдан дүүрчдэг болохоор энэ Osmo Pocket надад хөөрхөн санагдсан. За. Тэгээд нэг юм тонер пад явж байна. Цүнхний доод хэсэгт. За ер нь л ингээ бараг энэ ч нэг юм байна. Энд миний нэг цаг буувчтай. Тэгээ бас хоёр эмэгтэй. Энэ хоёр ингээ хоорондоо ингээд айгу зөгцдөг. Хаяа ингээд гинт цагнаасаа залах юм бол энийгээ солио зөөч. Гэтэ байнга авч явдггүй ингээд яг ингээд ямар ч гэсэн үзүүрт нь орсон явж байна. За. Тэгээд нэг иймэрхүү байна да. Энэ цүнхэнд ийм их юм орсон гэж анзаараагүй юм байна. Тэг яг явж байгаа л гаргаж ирсэн чинь ширээ дүүрэн юмтай болсон байна. За, миний цүнхээр зочилсонд баярлалаа. Тэгээ ер нь өдөр тутамдаа ийм их юм авч явдаг гэсэн юм байна. Угаасаа эмэгтэй хүний хэрэглээ гэдэг бол хасар их. Гэхдээ мэдээж жижигхэн цүнхтэй байх юм бол хамгийн ойрхон хэрэгтэй 2-3 юм аваа явцдаг л да. За тэгээд туслан үзсэн та бүхэндээ баярлалаа.